Өнөөдөр тархиан амраагаад нэгэн балаа фактуудтай танилцъя. Бид Guinness рекорд гэхээр мундаг, хүчрхэг, хурдтай, ухаалаг, бусдаас хол тасархай хүмүүсээр төсөөлдөг. Харин бүх амжилт тийм байдаггүй бөгөөд хэн ч хийхийг хүсдэггүй, бүр утгагүй балаа амжилтууд хүртэл байдаг байна. Нөгөө талаас уйтсан Guinness-ийн арын албаныханд зориулж түүхэнд нэрээ үлдээх гэсэн тэнэгүүд байдаг гэсэн үг. 10. 1 минутанд толгоогоор хамгийн олон суулт дурын таг хагалсан хүн. Америкийн тулааны урлагийн сонирхогч Кевин Шейли гэдэг хүн дэлхий дээр хинээс ч олон удаа суулт дурын тагийг толгоогоор хагалжээ. Go! Яг ямар утга учиртай гэж энэ хүн ийм үйлдэл хийж тэрийг нь Guinness рекорд төлөөнд зөвшөөрч байгаа нь тодорхойгүй ч ямар ч байсан тэр 2007 онд ердөө 1 минутанд 46 ширхэг суулт дурын тагийг хагалж рекордыг тогтоосон байна. Энэ бараг секунд тутамд 1 таг гэсэн үг. Ингээд дуусаагүй. Шейли дараа жил нь өөрийнхөө рекордыг эвдэх гэж оролцсон. Дараагийн удаагийнх нь харин 1 минутанд 44 ширхгийг хагалсан байна. Go! Нүүрэн дээрээ 10 секундын турш хамгийн олон эмгэн хумс байлгасан хүн. 2009 онд 11 насныхаа төрсөн өдрөөрөө Фин Кехлер өөртөө бэлэг болгож Guinness-ийн номыг авахыг хүсжээ. Guinness рекорд бичгдвэл бэлгэнд нь ном өгдөг байна. Найз нөхөд гэр бүлийнхаа тусламжтайгаар Юта мужийн энэ хүү хамгийн жигтэй төрсөн өдрийг зохион байгуулж 43 эмгэн хумсыг нүүрэн дээрээ тавиад 10 секундын турш тогтоож чадсан. Харин түүний өмнөх рекорд нь 37 ширхэг байсан байна. Үүнийгээ бичлэг болгон гэрчийн мэдүүлэгтэй хамт Guinness-ийн шүүгчдэд илгээжээ. 8. Хамгийн чанга хихрэлт. Дуу чимээтэй холбоотой рекордууд Guinness-ийн номонд маш их түгээмэл байдаг. Жишээ нь хамгийн чанга хашгиралт. Муурны хамгийн чанга хүрхрэх чимээ гэх мэт. Харин Их Британий Пол хаан хамгийн хэрэггүй дуу чимээнүүдийн амжилтын эзэн юм. 2009 онд 109.9 децибел хүрхүйц чангаар хихэрч чаддаг байв. Тэр бас ганцаараа биш, энэ тэнэг рекордод эмэгтэйчүүдийн англи гэж бас байдаг. Италийн Элиза Каньо 107 децибелийн рекордыг эзэмшдэг. 100-аас дээш децибелийг харьцуулбал нэг хихрэлтийн дуу нь рок концертын дуу чимээтэй ойролцоо. Тэдний хихрэлтийг удаан хугацаагаар сонсвол сонсголт нөлөөлж явандаа дүлгийч болох боломжтой гэсэн үг. 7. 1-ээс 1 сая хүртэлх бүх тоогоор биш үгээр бичсэн. Нэгэн хүн 1-ээс 1 сая хүртэлх бүх тоон бус үгээр бичгийн машинаар бичгээр шийджээ. 1982 оноос 1998 он хүртэл буюу 16 жил 7 сарын хугацаанд англиар 1, 2 гэх мэт бичээд 1 сая хүртэл бичсэн байна. Нийтдээ тэр 7 бичгийн машин, 1000 тосон тууз, 19890 ширхэг цаас ашиглаж зорилготой хүрчээ. 6. Гидсэн дээрээ хамгийн олон тарвас хагалсан хүн. Энэ төрөлд хэд хэдэн дүрэн бий. Тарвсууд өөр хүний гидсэн дээр тавигдсан байх ёстой. Мөн хуваагчин заавал мачете хэрэглэнэ. Мачете гэдэг бол одоо сэлэм шиг гэх үү, эсвэл томруулсан хутга шиг гэх үү, тийм мэс байдаг. Энэ төрлийг зөвхөн энэ хүн биш, жил бүр маш олон хүн бас оролддог байна. Харин рекордыг Американ Библиан Лакин болон Ашрита Фурман нар эзэмшдэг бөгөөд 2012 онд 48 тарвсыг зүсч чаджээ. Харин 2016 онд тэд өөрсдийнхөө рекордыг ахин шинчилж чадсан байна. 5. Моринд чирүүлэн хамгийн урт цайг туулсан хүн. Харин моринд чирүүлэхдээ зүгээр нэг чирүүлэх биш, галтай чирүүлэх юм. Оролцохын тулд та доошоо харж шивтээд моринд уяатай байгаа улсыг 2 гараараа барих ёстой. Дараа нь тэд нар тань дээр гал асааж чатгаараа хол газар зуурах ёстой юм. Харин галыг унтрах ямар ч боломжгүй бөгөөд унтрахаас сэргээл тасралтгүй хүмүүс керосин цацаж галыг асаалттай байлгана. Энэ рекордын эзэн бол Австрийн Жозеф Төтлинг бөгөөд тэрээр 2015 онд 400 гаруй метр замыг галд авцсан чигээрээ туулжээ. Харин түүний араас удалгүйгээр түүний рекордыг эвдсэн бөгөөд 581 м газар чирэгдэж чадсан байна. 4. Хамгийн хол зайд нүдэрээ сүү цацсан хүн. Утгагүй сонсогдож байгааз. Гэтэ хүний хамрын хөндий болон нүдний ухрахад хоорондоо холбоостой байдаг учраас зарим хүмүүс ийм чадвартай байдаг. Яагаад энийг Guinness рекордод оруулах болсныг хэн ч мэдэхгүй. Мөн өмнө бас дараа нь ийм төрлийн рекордыг хэн ч эвдэх гэж оролдоогүй байна. 2004 онд Илкер Илмаз
бараг 3 м 2 см зайд нүднээсээ сүү цацсан байна. Гурав. 1 минутанд цахилгаан дэрэлээс зүвдэж хамгийн олон эргэсэн хүн. Гэрлийн бүрхөөрлөлөө янзалж байгаад унссан юм уу мэдэхгүй Хуачан гэхэр 1 минутанд 148 удаа эргэж Гиннесийн рекордод бичигдсэн. Ер нь бол ойролцоогоор секунд бүрт 2 удаа эргэлцсэн гэсэн үг. 2. Хамгийн хачин хоолны дэглэм. Apparently he started this because he accidentally broke a glass in his mouth when he was a kid, 9 years of age, and it just took off from there. 9 настай байхдаа санамсаргүйгээр шил хазаж хугалснаар бүх зүйл эхэлсэн байна. Францын Мишель Лотито бол Генсийн домог, ноён бүгдий гэдэг чимээг хочороо алдартай. Лотитод маш онцгой хоол боловсруулах систем байдаг бөгөөд металл, шил зэрэг ер нь бол идэх боломжгүй зүйлсийг бүгдийг нь идэж чаддаг. Хүүхэд байх үеэс ундаг дугуй, телевизор, хүнсний тэрэг гээд олон зүйлсийг жижиглэн огтлж аваад заримдаа хэдэн сарын турш цувуулан иддэг байв. Гэтэ түүний хамгийн алдартай болгосон зүйл бол нисгэн онгоц идсэн явдал юм. 2 жилийн турш бүхэл бүтэн Цесна онгоцыг идэж дуусгасан. Хамгийн сонирхолтой нь тэр банан олон чансан үндгийг идэх маш дургүй аж. Би банан идэхэд ходоодонд нь металл байвал маш ихээр хорсогдог гэжээ. When I eat a banana and I have metal in my stomach, it causes heartburn. 1. Хамгийн олон Гиннесийн дэлхийн рекордыг эзэмссэн хүн. Ашрита Фурма гадаад төрхнөөсөө жирийн л нэг хүн. Гудамжинд түүнтэй таараад өнгөрөхдөө та агуу үнтэй тааралцснаа ч мэдэхгүй зөрнө. Гэхдээ тэр энэ жагсаалтын хамгийн ихэнд орно. Учир нь тэр дэлхийд дээрх хинээс ч илүү олон Гиннесийн рекордыг эзэмшдэг. Энэ хүн Гиннесийн карьерийнхаа турш 550 гаруй рекордыг тогтоосон. Та түүнийг маш мундаг агуу хүн гэж бодож байж магадгүй. Гэхдээ түүний рекордууд маш утгагүй хамгийн тэнэг амжилтууд байсан байна. 27,000 удаа бөмбөгөн дээр сууж үсрэх, толгой дээрээ бейсболын цохиурыг тогтоох, марафонд гүйх, пого модон дээрээс дээс үсрэх, нэгийг нь чаглахгүйгээр 76 ширхэг өндгийг барих гэх мэт байжээ.